элбэг дөрч Монгол ирсэн. За тэгээ зарим хүмүүс намайг энэ талаар дугаараач гэж тэгж байна. Дуурайд ах юу ах вэ? Тэр чинь одоо Монгол улсад бол бид нэр Интерполоор манай Монгол улс чи хайгаад Ямбатрын үед одоо нэг шүүрх ажиллагаагаар явуулсан чинь Америкт хаяг нь мэддэхгүй байна гэж ярьж ирсэн байхгүй юу? Тэсэн чинь нөгөөч чи ирчихсэн. Ирэхээр барах уу одоо төрийн том үйл ажиллагаануудад оролцоод ингээд томроод одоо ерөнхийдөө хөрсгөө хажууд ингээд суугаад зэрэгцээд явж байна. За тэгэд хүмүүс орж ирж байна. За хүмүүс орж ирж байгаа бол надад нөгөө дохио өгөхөөрэй. Ягаад гэвэл би ганцаараа яриа суугаад байж магадгүй юм байна. За тэгэд элбэг дөрчин тухай ярьцгаая хүмүүсээ. За хэдийгээр сайхан наадмын уур амьсгалтай ингэж байгаа ч гэсэндээ бас аливаа юм цаг хугацаа гэж байдаг. Одоо дуусч байгаа байх гэж найдаж байна. Ягаад гэвэл энэ наадмын их урт амралт бид нарыг ингээд нэг байнгын одоо амралтын байлтай байлгаад ингээд тархилахыг мөн ажилуулахгүй аливаа нэг юм ярихыг гэхээр сөрөг хүн болчих гээд одоо энэ сайхан баяр наадмын үеэр ярьжлахгүй гэдэг ингээд яриулахгүй байгаа байдал нь бид нарыг бас нэлийн тийм ээ унтаа байдалд оруулж байна. За тэгээд элбэг дөрч дээр өчтөрөөс л хэлж явах шиг байна л да. Эрүүгийн хэрэг нээсэн гэрээ. Тэгээд байцаалт авахар төлөвлөж байгаа энэ гэсэн байна л да. Гүн ч одоо Монгол улсынхаа эдийн засгийг элдвэрэнд оромжлуулад одоо саяны 50 жилийн ойгоо хийж байгаа Эрдэнэтэд очиод тийм ээ Эрдэнэтийг одоо энэ бол одоо сайлын үнэ одоо энийг зүгээр бараг хаях хэрэгтэй тийм ээ оюу толгоогоо онгойхон энийг одоо нэгэн төгссөн чинь тэр чиглэн хаях хэрэгтэй гэдээ явж исэн эдийн засгийн алуурчин болоод хүний махан идэвчтэн элбэг дөрж Монгол улсад ирчээ. За намайг ингэж ярих юм бол хүний мах эцсийн чи юугаар нотлох гэдэг юм өнтер гэх байх л да. Миний зүйлд. Оин чи би яач вэ? Хүний мах эцсийн юугаар нотлох гэдэг юм гэх байх л да. Би дутуу ичиж. Тэгэхээр хүний махан эдчтэнгүүдийн дунд ороод энэ хүн чинь 40 жил явцсан. Тэр ч бодгоо 40 хэд удаа уулзсан юм байна шүү дээ. Зүгээр нэг имэйл бичээгүй. Тэгээ тэрэн дээр Монгол охин аваадсан тухай яригдаад байна тийм үү? Ер нь энэ элбэг дөржийн практикийн гэдэг юм уу элбэг дөржидөө үйлчилжсэн хүмүүс их гаарч байна л да. Элбэг дөржийг ирэхээс өмнө энэ одоо их хурлын гишүүн Наара гэдэг байгаа. Иргэний зоргоос гарсан. Тэр чин казакуудыг гэж баахан турхиж байгаа л тэгэл казакын асуудлууд яриад энэ асуудал байсан. Яригдах ёстой. Гэхдээ өнөөдөр төрийнхэн энийг мэдсэн тохиолдолд төрийнхэн арга хэмжээ хатал болчих хэд байхгүй юу? Гэтэл энэ чинь заавал сошиал дээр өөрийнхөө фейсбүүкээр байн ярьж одоо ингээд сонссон хүн үзэн ядахгүй ахын аргагүй үзэн ядуулж ингэж хэлэл лайв болгоныхаа эцэстэл тийм ээ мууч сайнч тэр элбэг дөрчин ер нь энэ Монгол улсад их гавьяатай үйл хийсэн шүү гэдэг ингээд хэлсэн. 2 сарын тус ингэж ярьж байгаа нь ерөөсөө элбэг дөржийн эрэх замыг зассан байна. Тийм ээ хүмүүс ингээд заа явах та элбэг дөрч муу хүн байж болно. Гэлэхдээ эн чинь сайн юм хийсэн хүн шүү дээ гэж ингэж бодохоор ийм юм явуулж байгаа байхгүй юу. За тэгээ би анхнаасаа бол энэ одоо казак Монголын асуудлуудыг мэдгүй ш мэдээд байгаа. Би энэ тухай ярьжсэн гэж хэлсэн шүү дээ. Тэгэхдээ хамгийн гол нь энийг аимшигтай хоёр казак Монгол гэсэн энэ хоёрын хооронд хагарал гаргахаар энэ хооронд одоо ийм аимшигтай хооронд нь алцуулахаар ийм дотроос нь ингээд хагаралдуулахаар ажил хийж байгаа нь бол аюултай. Тэр тусмаа энийг бол улсын их хурлын гишүүн хийж байгаа нь аюултай гэж. Тэгэхээр Наара ерөөсөө хинээс ч айхгүй их том дугаараад байгаа нь би сүүлдээ энэ израильчуудын даалгавар юм байна гэдэг дүгнэлтэнд хүрчээд байна. Яг тэгвэл элбэг дөрчин өөрөө Израилийн даалгавраар явж байгаа. Израилийн даалгавраар Монгол улсаас сүйрүүлж байгаа. За энийг хэд хэдэн фактаар би зөндөө олгуудаа хэлсэн. За миний лайвыг сайхан түгээгээд өгөөрэй. Яг тэгвэл миний шар гэрэл насцсан. Миний фейсбુક хязгаарлалтай байгаа учраас элбэг дөрж гэдэг хулгайч бол аль 13 онд за эхлээд эднэрт нь хувьсгал хийсэн гэж байгаа тэр 90 хэдэн оноос эхлүүлээд 96 онд израильчуудтай одоо бид нэр гэрээ хийж энэ израильчуудыг Монгол улсад визгүй зорчуулах тийм яриа хийгээд тэрнээс хойш одоо 26 он гэдэг чинь 30 жил эднэр визгүй зорчсон юм байна. За тэгээд 13 онд очиод 13 онд эднэр чинь Монгол Израилийн лобби групп гэж лобби парламентэд бүр бий болоод тэр засгийн хэмжээний хооронд яриад тэр үед одоо бид нэр Израиль улсын батлан хамгаалахад мөнгө өгнө гэдгийг ярьсан байна. Одоо биш туслана гэдгийг ярьсан байна. Монгол улс юугаар туслах юм бэ? Цэрэг армаар туслах юм уу? Зэвсгээр туслах юм уу? Гэх юм бол хамгийн айхтар дэлхийд зэвсэгчсэн гэж байгаа тэр улсууд бол бид нэр зэвсгээр тусалж чадахгүй, цэрэгээр тусалж чадахгүй концепт бид нар юугаар туслах вэ гэх юм бол санхүү мөнгөөр л туслах болж байгаа юм. Тэгвэл энэ мөнгийг хийн гаргасан юм бэ? Энийг бид нэр яагаад өдөө хүртэл мэдээгүй 26 онд л энийг мэдчихэж байгаа юм бэ гэдэг асуултууд гарч ирж байгаа.
альва нэг улстай түншлээд альва нэг улстай ингээд инхийн болоод янз бүрийн гэрээ хилцээр хийгдэх юм бол Монгол улсын иргэд бүгдээрээ мэдэх ёстой. Гэтэл бид нар мдээгүй нэг дөнгөж 26 онд л мэдэж эхэлж байгаа байхгүй. Энийг биднээс тас нуусан байна. За тэгээ элбэгдэрчийн хийж байгаа энэ тийм ээ Монгол улсын стратегийн том ордуулах энэ баялгуудыг дандаа ухаан эзэмшиж гадныхын тал засаж тэднэрт давуу эрх олгож байгаа. Өөрийнхөө өндөр албан тушаалыг ашиглаж тэднэрт давуу эрх олгосон байгаа байдал чи өөрөө болно гэмт хэрэг штэ. Гэтэл одоо энийг цагдаа мөрдөн байцаах газар бол дуудахтаа яг энэ талаар нь дуудахгүй байгаа юм шиг байна. Тэд нар шал өөр хэрэгээр дуудаж байгаа юм шиг байна. Тэгээ уул нь энэ олон нийтэд ил болох хэрэгтэй байхгүй юу? Тэр тусмаа одоо энэ Солонгосын ерөнхийлөгчдийг бид нар харж байна. Бүх хэрэгүүдийг ингээл задлж өгөөл араас нь хэвлэхэн явж байгаа л тэд нар чинь шууд одоо бүх ямар зүйл ангуудаар ял авж байгаа энэ төрний ил тод болоод ялч өдөр хуулийнхаа дагуу ял авч байна. Гэтэл яхаар манай Монголын улсын ерөнхийлөгчдөөс нэг нь ч ял авдгүй юм бэ. За яг тэр энэ хоёрыг хэсэг хугацаанд шоронд орсон ажиллагаа бол тийм ээ одоо хиний элбэгдэрчийн ажиллагаа байсан. Тэгэхээр энэ Израиль улсад бид нар Монгол улс альва нэг одоо энэ Израиль улстай бид нар энэ олон жил ингээд эдийн засгийн дэмжлэг үзүүлээд цэрэг армийн баттгаад явснаа бид нар 26 онд зөвхөн энэ гадны файлуудаас мэдж ийн гэдэг бол аимшигтай байхгүй юу? Энэ чинь ойлгоос явж байгаа мөнгө. Эсвэл Монгол улсын татвараас явж байгаа мөнгө. Эсвэл нөгөө нийгмийн даатгал энэ төргээд бүх мөнгөө алга болчдөг гэдэг тэндээс явж байгаа мөнгө. Энийг бид нар мэдэх хэрэгтэй байгаа байхгүй юу? За та бүхэн маань миний лайвыг шеэр хийгээд өгөөрэй. Бид нар мэдэх хэрэгтэй. За тэгээд энэ дээрс юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр за элбэгдэрч бол яалчгүй хүний махан эдэрчтэн дээр Эпштейнтэй уулзч байсан. Эпштейнтэй уулзахдаа бол 40 хэдэн удаа уулзсан гэсэн ийм тоонууд яригадад яваад байна. За миний бие ингээд тэр Америкийн одоо шүүхээс гаргаж байгаа баримтуудыг харахад бол элбэгдэрчийн яалтчгүй бичсэн имэйлүүд одоо элбэгдэрчийн өмнөөс бичсэн тэр профессорынгийн имэйлүүд. За тэгээд миний хамгийн түрүүнд та бүхэн мэдж байгаа элбэгдэрчийн тэр Эпштейнтэй уулзаад сууж байгаа зургууд хажууд нь сууж байгаа зургууд энэ чинь бүгдээрээ ил гарсан. Энэ бол хэдэн мянган материалын зөвхөн ийм хэн хэсэг. Эндээс ерөөсөө энэ Эпштейнтэй уулзсан гэдгээрээ энэ хүн өнөөдөр Монгол улсын шүүхэд дуудагдаад асууж явах хэрэгтэй юм байхгүй. Гэтэл энийг асууж байгаа, энийг эсвэл шүүх гэж байгаа тийм нэгч байгуулга алга байна. Ерөөсөө мэддэхгүй шүү дээ. За яг тагнуулын ажлаа дангаараа нууц хийдэг үз гэж хэл энэ одоо элбэгдэрч гэдэг ийм амар Монгол улсыг хагалган бутрахах тийм ээ төрийн эрхийг булааж авах. Энд ч одоо харал та нар гадныхантай нийлээд том үйлдвэрүүдээ ингэж аваад парламент бий болгоод ард түмнэрээ хилэлцүүлгүй Израиль улсад бичнэ хэмжээний батлан хамгаалах буюу цэрэг армийн баттгах тэр хөрөнгийг гаргах энэ гэрээ мэрээ хийнэ гэдэг чинь ч одоо ард түмнээс урвсан Монгол улсын тийм ээ эдийн засаг болоод Монгол улсынхаа өөрийнхөө эрх ашигын эсрэг явсан тийм л үйл ажиллагаа биш үү? Яхаар бид нар тэнд тусалдаг юм? Яхаар бид нар тийшээ мөнгө өгдөг юм? Та нар бодоод үзэлтэй юм чинь. Тэгээд энэ асуудлуудыг дэлгэсэн. Тэгээд одоогоор энэ талаар нь асууж байгаа төрийн байгууллагууд нэгч байхгүй байгаа юм шиг байна. Тэгэхдээ эндээс юу гэж үзэх вэ гэхээр элбэгдэрчийг одоо Монголын ард түмэл шаардах хэрэгтэй болж байгаа байхгүй. Яг тэгвэл бид нар тагнуул хөдөлгөөг харлаа. Авилгалтай тэмцэх газар хөдөлгөөг харлаа. За төрийн 3 өндөрлөг гэдэг чинь бүр хөдөлгөө юм байна гэдгийг харлаа. За энэ тохиолдолд бид нар яах вэ гэхээр одоо тэр улсын их хурлын гишүүн Батбаатар болов те нэг улсын их хурлын гишүүн сая 3 сарын өмнө нэг мэдээлэл хийгээ тийм ээ. Энэ Эпштейний тухай файлууд ингээд задарч яхад Монгол улс бид нар бол бас энийг үзэх ёстой. Энийг одоо харж тийм ээ энэ талаар хилцүүлэг хийх ёстой. Энэ элбэгдэрчийн ерөнхийлөгчөөсөн энэ элбэгдэрчийн үйлдэлүүд бол тун ноцтой үйлдэлүүд байна. Тэгэхээр бид нар энийг өөрсдөө хэмжээнд одоо ингээд тэр Америкийн шүүхээс гаргаж байгаа материалуудыг хараад 10 сард хилцүүлэг хийнэ гэсэн. Тэгэхээр энэ хилцүүлгийг монголчууд нүүрсийн хилцүүлгээс илүүтэй анхаарах ёстой юм. Нүүрсийн хилцүүлгийг бид нар мэдлээ. Энд маш их хэмжээний хулгай явлаа. 44 их 80-ийн хулгай явцсан байна. Тийм ээ энэ бол зүгээр хамгийн давсан тоо гэж яриад байгаа шүү дээ. За тэгвэл элбэгдэрчээр дамжуулаад бид нар харийнханд ялангуяа дэлхийг цагддаг гэж байгаа Америк улсад тийм ээ Америкийг цагдж байгаа гэж байгаа Израиль улсад бид нар хэр хэмжээний хөрөнгө өгсөн юм бэ гэдгийг мэдмээр байгаа. Бид нар тэдний батлан хамгаалахыг жил бүр сахихтай хэдэн тэрбумын доллар өгсөн энийг мэдмээр байна. Бид нар өнөөдөр ахмадынхаа дэвтгүүрийг нэмж чадахгүй, хүүхдүүдийнхээ тийм ээ эмнэлгийг сэргээж чадахгүй. Гадагшаа явуулах гэж байгаа хүүхдүүдээ тийм ээ боловсролын сангаас дэм болж чадахгүй.
Тэгээд дээрэс нь өнөөдөр ажилгүйдэл өчнөө өндөр түвшинд очсон ингээд ядарч байгаа энэ үед Монгол улсаас хэр хэмжээний мөнгө элбэгдэржийн үед хийгдсэн гэрээ зөвхөн гэрээний өмнө хүлээсэн үүрэг гэдгээр гараад байгааг бид нар мэдмээр байна. За энийг мэдхийн тулд яах вэ гэхээр бид нар ард түмэн энэрээс мартаж болохгүй. Мартахгүй тулд яах вэ гэхээр бид нар өдөр болгон сануулах хэрэгтэй. Сануулж ээж бид нар энэ 10 сарын хилцүүлгийг хийх хэрэгтэй. Ер нь явж бол элбэгдэрж оюун эрднийг унсны дараа ирж явах шиг байна. За би бол оюун эрднийг бол асар их шүүмжилдгийг та бүхэн мэднэ. Оюун эрдэнэ болоод тэрний практикийг шүүмжилдэг. Тэгвэл элбэгдэрж нэг 2 жилийн өмнө нэг айхтар бичлэг өөрөө лайв хийсэн шүү дээ. Тэр нь оюун эрдэнэ би чиний тархинд түрээсгүй амьдарч байгаа шүү. Энэ төрөл баахан доромжлол тий гэж яагаад тийм ээ. Тэгээд оюун эрдэнэ дээр чинь бүх анх цулаад ихэнх нь нөгөө илэрхж уянгаас өсвөлээд унгаач ихсаар болоод унгаачлаа бид нар. За тэр хүүхдийн цүнхээр унгаасан үнэн. Оюун эрдэнэ чин дээр төсөв санхүүгийн мөнгнүүдийг их заваанаар үрсэн байна. Гэхдээ одоо яг эргээд өнөөдрийн өнцгөөс харахад бол ялчгүй оюун эрдэнэ бол элбэгдэржийн ганц том зовлон байсан юм шиг л харагдчих байна л да. Яагад энийг ирэхгүй жоод буутчаад уучрал гарах үед энэ хүн ирж ийна 7 жилийн дараа нутагтаа. Гэт харахаар бас оюун эрдэнээс авах гээх юмнууд бол байсан юм шиг байна. Би бол ер нь оюун эрдний тэр хөрөнгө шимшигдүүлэлт гэдэг юм уу асар их улсын төсвийг замбрааг үүрсэн оюун толгойтой хоёрын хооронд гэрээ нэртэй ийм хувийн дасаараа шиг тийм одоо тий тэр шантаж хийж байгаад өөрсдөө нь авсан өөрсдөө зөвхөн сайжирсан энэ хэрэгүүдийн тэр бол би бол маш их шүүмжилдэг хүн. Тэгвэл оюун эрдэнэ буухаас өмнө бас нэг юм хийсэн. Буусныхаа дараа хийсэн. Учрал сайдад болоод авилгалтай тэмцэх газар өгсөн. Оронагийн гэрээг уран одоо нэг Францад уран ухах тэр оронагийн гэрээг оюун эрдэнэ нийт засгийн газрын үед бол хийгдсэн шүү дээ. Тэгээд тэрэн дээр гараа үсэг зурсан хойно засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаасан учрал одоогийн ерөнхий сайд. Тэгэхдээ энэ гэрээг хийхэд бол бүх улс төрчид тийм ээ мөнгө авсан гэдэг ноцтой мэдээлэл хийсэн. Та бүхэн санаж байгаа. Тэгээд энэ бол маш ноцтой юм мэдээлэл байхгүй. Өнөөдөр өөрөөр хэлбэл биднийг хордуулахын төлөө бид нар сайн сайхан амьдралыг өгөх ёстой. Бидний аюулгүй амьдрах тэр эрхийг хангах ёстой тэр бүх улсын их хурлын гишүүд чинь мөнгө авсан байна. Тийм ч учраас өнөөдөр ус хордож ийн гэхэд дуурахгүй. Тийм ч учраас өөрсдийнхөө гмийг нүглийг далдлахын тулд өнөөдөр тэр тэгш баяр гэдэг нэг гачин өстой хүний голөгдмөлийг өнөөдөр эдгээр чинь юу гэж штэ тэгш баяр болоод 3 эрдэмтэнд тийм ээ бараг л ус ураантай байх хэрэгтэй юм гинэ. Тэднэрт өнөөдөр цол гавьяат эрдэмтэн тий цол өглөө штэ. Тэгэхээр энд болж байгаа бүх үйл явдлуудыг манай ард түмэн аягуулсан хараасай гэж би их хүсэж байна. Ингээд та нар болж байгаа бүх юмнуудын үр хөврөл цаг тоол он тоолыг харах юм бол маш олон юм тодорхой болж байна. Ер нь бидний хин дайсан байсан юм бэ? Ер нь бид нар хин зарсан юм бэ? За тэр талбай дээр жүжиглээд байдаг тэр орсгоо цогтойгоос өсвөлээл тэр нэг солиод хийн дүр тоглодог одноо модноо тэгэл хашин шогийнхэн тэр чигээрээ сүйдэн тэр илэрэгч. За тэгэл тэр Монгол хүү тэр хин од баяр энэ төр гэл эдгээр чинь ямар аймаар ажлуудыг ер нь ямар алсаас элбэгдэржийн уртаа гар хөл болоод хийж исэн бэ гэдэг нь одоо харагдаж эхэлж байгаа байхгүй. Одоо бид нар энэ эпштейн дээр бол маш олон юм тодорхой болж байгаа. Өнөөдөр би сая уншлаа. Сая 7 сарын 22-нд эпштейний Мексикт байдаг Зоро ранч гэдэг ийм тусгай одоо баазархуу гэх юм одоо тийм цогцлбор байгаа юм л да. Тэндээ яадаг байсан гэхээр нялх хүүхдүүдийг мөн аваачин тэднийг аваачиж шөнөөр агнан тэгж таашаалаа ханган тэгээд тэнд байсан нялх хүүхдүүдийг нялх гэдэг нь одоо тэ 7 настай 9 сар настай 12 настай насан туршаагүй энэ хүүхдүүдийг одоо хүчээр хийлж тэднээс гарсан үр хүүхдүүдийг нь тэнд байж тэрнийг идэх зорилготой эсвэл тэрний цус шинжлэх зорилготой гэдэг ингээд бузар ер нь ярих болмооргүй амар юмнууд их байгаа байхгүй юу. Тэгээ манай хэвлүүдээр бичихгүй байгаад болохоор нөгөө үйлтэйгээрээ би л ингээд яриад байна л да. Энд чинь хүний санаанд оромгүй маш муухай юм хийсэн байхгүй юу. Тэгээд та нар өнөөдөр бод манай энэ улс төрийн гой удирдагч гээд байгаа те зангаа зүүцэн
цэмбийцэн хэдэн мянган долларын шил зүүцэн хэдэн мянган долларын цаг зүүчээд чамирхаад байгаа энэ гарууд чинь яс юм дээр зүгээр өөрөөсөө долоон дор өнчин хүүхдүүдийг тэнд тамлаад яргалж ягаад тийм ээ айлгаж ягаад айхаар нь тэр ялгарч гарсан цус тэрний уугаал байж идэг ийм арчаагүй хүнний ёсноос гадна юм хийдэг улс гэдэг нь ингээд нотлогдоод байгаа. Тэрний нэг нь элбэгдэрж байна. Энд чинь элбэгдэрж авал элбэгдэржийн практик нь ямар том гэдгийг та нар мэднэ шүү дээ. Тэгээ элбэгдэрж одоо их орноос өрүүлсэн тэр комедиан тэр Зеленскийтэй хичнээн уулзсныг бид нар мэдж байгаа. Тэрлүү ямар олон хүмүүс аваацныг мэдж байгаа. Дараа нь Монгол улсыг Украин болгох гэж эдгээр чи яасан их оролдов. Тэр цогтоогийн 44 их найдын нөөцийг зохисдогч ерөнхийдөө бол Монголыг Украин болгох гэж ордонлоо дайруулах гэж хүмүүсээр төрхирч ийм юм хийжсэн шүү дээ. Хэдийгээр монголчууд ингээд мэдээлэл заримдаа дутуу байгаа юм шиг улс төрийн итгэх муу байгаа юм шиг ингээд харагдж байгаа мөртлөө монголчууд бид нар болж байгаа үйл явдлуудыг мэддэг ч учраас бид нар одоо хүртэл Украин шиг болчихгүй төрхрөөнд ороогүй байж байна. Тэгвэл юун дээр орж ирнэхээр саний казакуудын асуудал дээр орж байна. Үнэхээр казакуудын тэр одоо даварж байгаа асуудлуудыг дарыг гэвэл Монгол улсын төр хөдлөлтөл хангалттай. Тэрэн дээр таап дээр ингээд мянган юм яриад нэмэргүй байхгүй. Яг гэвэл Монгол улсын тэдний чинь өнөөдөр та Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа улсууд шүү дээ. Та бүхэн сайн наадмаар анзаарсан уу? Тэр наадмын нээлт энэ ингээд сүртэй явхад Монгол улсын газрын зураг дээр харахад тэр газрын зураг дээр юуныг баян үлгийг тэр чигээр нь аваа хийсэн биш шүү дээ. Эн чинь юу юм? Өдөн хатгалга. Наарагийн энэ сүүлийн 2 сар хийж байгаа юм бол би бол энэ Израильчүүдийн даалгавраар асар их өндөр төлбөрөөр энэ нэг талд нь монголчуудыг тийм ээ казакуудыг үзий ядуулах. Казакуудын монголчуудын эсрэг дотроос нь алдцуулах ийм л ажил хийж байна. Яг гэвэл энэ дэлхий дээр хийж байгаа еврейчүүд болоод израильчүүдийн хийдэг юм 2 хүнийг дандаа хооронд нь хагаралтуулах байдаг юм. 3 хүнийг хооронд нь хагаралтуулах. Яг гэвэл бид нар хизээш нэгдэж болохгүй юм. Биднийг нэгдүүлэхүн тулд одоо шашнаар нь ингээд хагалцсан юм. Нэгдүүлэхүн тулд Монголд 39 намыг бий болгосон юм. 39 нам гэдэг чинь хоорондоо бид нар хизээш ивсэхгүй шүү дээ. Ясмин дээр наараг өнөдөр хэн гаргасан гэж? Иргэний зураг намаас 4 хүн гишүүн гарсан. Тэр замран гэдэг замран билүү, замэлам билүү тэрний казак эмхтэй. Баян үлгээ 100 мянган байгаа казак чинь ерөнхийдөө тэр эмхтэйг гаргаснаар наараа дараа нь араас нь чирэгдэж орох тэр боломжийг орж ирсэн байхгүй юу? Гэтэ наарад бол мэдээж тэнд орж ирээд нэг хоолныхоо мөнгөтэй залгаж ийн гэдэг юм бол байхгүй. Хэн мөнгөг нь тийшээ худалдаг хүн учраас ороод одоо сая би нэг коммент хийвэслээ те. Ерөөсөө ярьж байгаа юм нь дандаа хошног мушног гэсэн яриа. Тэгээ ийм хүнээс сонгочод бид нэр их үнэн зөв ярьдаг шүү гэдэг юм. Казакуудын асуудлыг дарах амархан. Энийг төрөл хий. Тэрнээс биш тэгтээ энийг нэлийн яригтай болгоцсон юм нь баян үлгэд арабуудын, туркуудын, израилуудын асар олон газрын казакуудын сонирхол ингээд цугларсан бүгд хоорондоо дайсагнаад өдөөн төрхрөх ажлуудыг давхар хийж байгаа. Гэхдээ Монгол улсад тагнуулын байгууллага гэдэг юм бол энийг чинь Монгол улсын тагнуулын байгууллага нь тагнах хэрэгтэй шүү дээ. Монгол улсын тагнуулын байгууллага нь энийг барьж их хэрэгтэй шүү дээ. Гэтэл байхгүй. Зүгээр сошиалчнаар сэвүүлж энэ дээр оноо авахулж тэрний үзий ядчих хооронд одоо тийм ээ араар нь нөгөө элбэгдэрч нэрчээд тэ нөгөө нэг хэдхэн жилийн өмнө Эрдэнэ тул ингээд дуусж байгаа сайлын үнэ юу ч одоо цаашдаа өгөхгүй гэсэн чи одоо очсон үг нь эсрэг болцсон явж байгаа. Оросуудын баянаар л энэ Эрдэнэт чинь бий. Энэ хот чинь бий болоод Оросууд байгаагүй л энэ Эрдэнэт хот гэдэг юм ямар юмныхаа 50 жилийг тэмдэглэх юм бэ? Байхгүй шүү дээ. Одоо та нар тийм ээ 17 жил өнгөрчлөө. 30 жилийн дараа та нар одоо тэр оюу толгойг тэмдэглэнэ гэж бодож байна уу? Тэнд байгаа баазууч байхгүй болчихно. Эндээс ухсан гэ тэр балгас үлдэнэ. Тэр балгасанд нь тийм ээ 10 улсын одоо тэгээ нэг дэлхийд нутагтаа шингээж чадахгүй байгаа тэр бааснаас долоондор баас гэдэг чинь бол ялгас гэдэг чинь задраад шингээд эн чинь бас уусаад ингээд алга болдог гэдэг. Ураны хогшоор дэлхий дээр бүр шингээх нуух далдлах газар болтохгүй байгаа тэр олон ураны хог шаарыг Монгол улс нутагтаа болгох гэж байна шүү дээ. Ийм амар юм сонсогч та нар юу бодож баярлдгийг би ойлгохгүй байгаа. Хэрэв үнэхээр юм бодог баярлнаа.
бид нар баярлах хэрэгтэй юу? Хэрэгтэй. Тэгтээ одоо 10 хоног, 20 хоног зунжингаа энэ парти гэсэн гэдэг бол арай солиорлох байхгүй. 5 өдөр баярлж болно, 7 өдөр баярлж болно. Тэгээд дараагийнх нь 7 хоног сэрэлттэй. Бид нар гэрээчсэн тийм ээ хэдэн сараар хайдгүй өстэй өөрсдийнхөө гэрийг. Ийм л юм болоод байна. За тэгэхээр бид нар одоо энэ Эпштейнтэй холбоотой байгаа элбэг дөржийн асуудлыг мартахгүй. Тэр элбэг дөрж дээр байсан тэр одоо юу гэж ярьж байгаа хэрэг элбэг дөрж ингэж ярьж байна л да. Миний 26 хүүхдүүд одоо байгаа бүгдөө сайхан амьдарч байгаа гинэ. Тэр бүх багт нь байсан хүүхдүүдийн зураг зарим нь ч байгаа л баг. Томорцсон байгаа тэр хүүхдүүдийг өнөөдөр бид нар бүгдийн нэг нэгээр нь гаргаж ирэхгүй юм бол бид нар энэ дээр итгэхгүй байхгүй. За энэ хугацаа авж байгаа энэ хооронд бол элбэг дөрж аль хэзээний өөрийнхөө хүүхдүүдийг дараагийн хүүхдүүдийг бэлтцсэн жүжигчилсэн тоглолт хийхээр бол бэлэн болгоцсон байгаа. Энд ч одоо 100-ны шилдэг хулгайч болоод худалч хүн шүү дээ элбэг дөрж. Худлаа ярьсараа гал ерөнхийлөгч болсон. Одоо худлаа ярьсараа гал 2 дахин сонгогдсон. Одоо ч худлаа яриад явж байгаа. За тэгээд энэ улсын их хурл бол одоо элбэг дөржийн нөлөө бүхий тийм ээ хармааныхан өвөр төрөнд нь унтаж хөвтөд явж исэн эсвэл одоо нэг цүнхийг барьж исэн эсвэл ерөнхийлөгч болт нь яг доор нь нарийн бичиг зөвлөх энэ төр хийж исэн гэд нийлээд нэг 10-аад хүн байна. Энэ 10-аад хүн бол одоо бүгдөө элбэг дөржигээ ил талдаар саан дэмжиж байгаа. За элбэг дөржийн өгсөрсөн хонгил бол одоо хүртэл байгаа. Дээрэс нь элбэг дөржийн шүүхийн шинжилнэ гэд асар өндөр төлбөртэйгээр тавиад тавьчихсан тэр одоо нэг шүүгчд нь бол өнөөдөр ч гэсэн шүүхэд ингээд бүгдээрээ байж байгаа. За тэр нэгэн цагта одоо нуаан явсан ч гэдэг ярьдаг тэр одоо тэр оюун гэрэл гэдэг чинь бол элбэг дөржийн тавьсан шүүгчдээс тийм ээ тэн хагасаас илүү нь одоо эрүүгийн гэмт хэрэгтэн байна гэсэн. Тэгээ та нар бодоод үзэхгүй юу? Эрүүгийн гэмт хэрэгтнүүд өнөөдөр нэг мөө иргэдээ чи гэмт хэрэг хийлээ гэл ингээл хулгайч шиг занаал тий? Тэгэл бид нар дээр ингээл ял үйлдээл цаан дохроо наатаа яаж хийж байгаа л явуул гэл ингээд сууж байгаа шүү дээ. Монголд үний юм байхгүй. Би нэг маш олон удаа хэлж байгаа. Эдгээр өнөөдөр ямар хүмүүсийг цагдаа шүүгтэр дуудаг гэх юм бол одоо яг энэ хэвлэхнийг дэрс дуутахгүй ардаа дандаа эзэнтэй юм чинь. Одоо эдгээр бүгд хин гэдэг эзэнд байгаа бүгд мэдж байгаа. Ямар хүмүүсийг дуудаг вэ гэхээр ямар ч ард талгүй яг цэвэр өөрөөрөө үг хэлж чадж байгаа, бусдад нөлөөлж чадж байгаа тийм хүмүүсийг дуудаг. Та нар дух цэцгийн хэвлэн юу цагдаа дээр дуудаж ингэ сонсч ирсэн үү? Эмүүжин дуудаж ингэ сонсч ирсэн үү? Сонсохгүй. Ягаад гэвэл Монгол ардын намын троллуудыг дууддаггүй маа. Эдгээр зөвхөн пракц хоорондох юмнуудаа ингэж хийж нэг бол сэвж зориудаар энэ нэг олонний анхаарлыг өөр тийш нь татаж эсвэл олонний анхаарлыг намжааж эсвэл тийм ээ огт өөр тийш нь харуулад араар нь хулгай их боломжуудыг л олгодог болсон. Ийм байна. За тэгээ би одоо монголчуудаас юу гэж хэлчихсэн нөхөр тэр улсын их хурлын гишүүн Баатарын санаачлаад байгаа тэр Эпштейний тухайн асуудал элбэг дөржийн холбоотой хэсэг асуудлын хилэлцүүлгийг бид нэр зайлшгүй хийх ёстой. Би харин ягаад 10 сард хийж байгаа юм бол ийм орой гэж бодоод байгаа. За тэгэхээр нөгөө талаар 9 сар монголчуудын хувьд их завгүй байдаг. Хүүхдүүдээ сургуульд төлбөр түрээс гээд ингээл баах юм болол нэг 10 сард нэг жоохон амьсгаа ав тэр үеэр нь хийх гэж байгаа юм болоо гэж бодлоо. За тэгээд бид нар бол хийлгэх ёстой энийг. Би бол одоо тэр олон нийтийн хилцүүлэг юм байна гэж бодсон. Энэ хилцүүлгийг ба штэ нөгөө нэг түрүүчийн нүүрсний хилцүүлэг шиг юм шоу болгоод улс төр дорох гэж байгаа лодой лодой өнөр цэцэг хоёр ч энэ чи улс төр дорох гээд хоёулаа нэр тэмээр дэвшээд яг өнөр цэцэг нөгөө нэг ах нартайгаа арсалж байгаа те төрийн дээр тоолох гэж нөгөө жоохон ухаан муутай болохоор хөрс хөнтрэ базаж дээр нь гарах гэж жагаад шоронд орчоо тэрнийг одоо тэгээд нэг өгч одоо худлаа нэг хохирсон шудраг болохоор хохирсон юм шиг юм яриад яваад байна л да. Өнөр цэцэг бол бүгдийн барин пактыг барьчаад тэднийг л эргэж барьцааж даврах гэж байгаа л тэр юунда эдрийнхээ атганд орсон юм шүү дээ. Тэрнээс биш тэр шудраг болоод орцсон юм ерөөсөй байхгүй шүү дээ. Шудраг болохоор тэрний хорцсон юм байхгүй. Одоо тэгж толгой эргүүлээд байгаа. Тэгээд бид нар ямар ч байсан одоо монголчууд бид нар бол сэргэлэн байх хэвээр, сэргийг байх хэвээр. Энэ Эпштейний асуудлыг бол ярих хэвээр. Бид рүү ярьж байгаа дутуу ярьчих тэр Мексикт байгаа Зорро ранч гэдэг байгаа. Тэр нь жоохон хүүхдүүдийг алдаг, талдаг. Тэгээд тийшээ чинь эдэр штэ асар хэмжээний хөхрийн хүчил зөөсөн байдаг байхгүй хідэн тооноор нь зөөсөн байдаг. Хөхрийн хүчил яадаг вэ гэхээр тэнд алагдсан байгаа одоо энэ гадныхны ярьж байгаагаар бол тэнд алагдсан байгаа хүүхдүүд дээр
хүүхдийн яснууд байгаа шүү дээ. Зөндөө олон ясны цуглуулга. Тэр хөхрийн хичлийг асгахад тэр хайлаад алга болно гэсэн ийм юмнууд бичсэн байгаа. За би энийг одоо туйлын шинжээч нь биш, би бол одоо хэлж мэдэхгүй өөрөө уншсан хүрээнд ингээд хүмүүсийн шинжээчдийн эсвэл тоймчдын ярьж байгаа анализ хийдэг хүмүүсийн ярьж байгаа хэмжээнд ингээ харахтал нэг иймэрхүү байна. Бүх юм асуултын тэмдэг байгаа. Өнөөдөр эдгээр бүгд яригдж байгаа боловч яг туйлын яасныг хинч мэдэхгүй байгаа. Тэр Zora Ranch гэдэг дээрээс сая 22-нд олдсон мэдээгээр бол тэрний хоёр талд нь цөмийн энергийн тийм юу байсан байна гэдэг юм гарч ирж байгаа. Одоо цөмийн энергийн нуклеар энержи, цөмийн энергийн одоо хадгалах газар гэх юм уу юу юм. Тим юм тэндээс за би үгний алдаа хийж бол намайг уучлаарай. Гарч ирлээ гэж хоёр ширхэг. Тэгэд энэ бүхэн нууц байсан. Одоо ерөнхийдөө тэр Zora Ranch руу хизээч тагнуулынхан орж шалгаагүй. Zora Ranch гэдгийг хизээч одоо тагнуул болоод Америкийн цагдаа энэ төр орж шалгаж чадаагүй гэж байгаа байхгүй. Тэндээс ямар ч баримт цуглуулаагүй гэд шүүмжлээд байдаг байхгүй. Тэгсэн чинь тэр нь ерөөсө цөмийн энергитэй холбоотой болоод ившлээ. Тэгээд цөмийн энерги гингүүт юу гэж нөхөр угаасаа цөмийн энергийнхаа анхнаасаа Монгол улсад одоо энэ Француудад өгөх ажлыг чинь сүүлийн үед хөрөлсөг учрал дангаараа хийсэн юм биш. Эн чинь баярын үеэс яригадаад энэ чи элбэгдэрч хамгийн их түлхсэн хүн байхгүй юу? Тэгэд элбэгдэрчийн хүмүүс болох тэр өөрийн туяа энэ чинь Француудаас $5 сая аваад лиценз зөвлөгдсөн байна шүү дээ. Тэгээ Монгол улсад авилгалын хууль байдаг, авилга өгсөн авсан хуулиа ял адилдаг гинэ. Одоо хүртэл тэр өөрийн туяа ял аваагүй байгаа шүү дээ. Энэ нь бүр Францын шүүхээр ил тодолцсон байхад тэр хүнд манай бас ял өгсөн үгүй байхгүй. Тэгэхээр энд үний юм гэж нэг ч алгаа. Үний юм гэж нэг ч алга. За элбэгдэрчийн тэр хүүхдүүдийн тухай ярихад элбэгдэрчтэй амьдарч исэн тэр нэг одоо 30 хүрсэн нэг залуу бичээд байна. Бүр занаад бичээд байна. Тухайн үед хамт асрамжийн газар байсан тэр дүүнэр бүгдөө алга болсон гэдгийг бичээд байгаа шүү дээ. Тэгээд ингэж бичснийхэн төлөө тэр залууг дарамтлаж байгаа юм байна. Ингэж хэлснийхэн төлөө тэр залууг хорьсон байна. Тэгээ элбэгдэрчийн гар уртимаа гэж бичээд байна шүү дээ. Та нар тэрнийг анзаарсан уу? Өөрөөр хэлбэл элбэгдэрч тэнд байгаа бүхэл бүтэн асрах газрын хүүхдүүд авцсан. За өнөөдөр бүр аюултай болж байгаа. Та нар санаж байгаа. Дөнгөж нэг сарын өмнө сар болоогүй байна. Одоо өнөөдөр чинь тийм ээ наадам өмнөхөн бол нөгөө гуншаа болд камертоны дуучин за шагнал авсан. Төрийн өндөр дээд шагнал авсан. Тэгээ тэр хамгийн гол нь тэр шагнал авахаасаа юу гэж мэдээлээ? Хүүхдийн цэцэрлэг үнгүй барина гэсэн шүү дээ. Тэр тийм их мөнгөтэй болсон юм уу? Дуучид ч мөнгө олдгүй л гэдэг юм билээ шүү дээ. Болдын тэр одоо тийм ээ энэ яг төв зам давгаа тэр ардын дуу бүжгийн чуулган өмнөх тэр MB гэдэг газар хэн өгсөн юм? Энэ их тийм мөнгөтэй байсан юм уу? Тэр байрыг хэн өгсөн юм? Тэр Монголын номер 1 А цэг дээр хэн тэрэнд газар өгсөн юм? Элбэгдэрчийн найз охин байсахаараа ингэж бүх юм очдөг юм уу? Ер нь элбэгдэрчтэй орд ирэнд орсон доод сүрээ залгацсан улсууд яхаар дандаа ингэж баяждаг юм. Энэ асуултыг өөртөө тавьцгаа. Нөгөө талдаа дуучид нь бол би дуу дуулсан дуучин хүн бол баяждаггүй л гэдэг юм биш шүү дээ. За тэгээд тэр хүн өнөөдөр цэцэрлэг барина гэж байгаа нь амар байгаа байхгүй юу? Тэр тийм их мөнгөтэй болсон юм. Тэгээд хотын засаг даргатай уулзнаа нөгөөх нь газар хүчин гинэ. Бөөн жүжиг байгаа байхгүй юу? Тэгээ элбэгдэрчийнхаа ирж байгаа замуудыг засч өгдөг тий. Тэгэхээр та нар бүгдөө өстө мундаг шүү, сайхан шүү, гавья тавлгүй явах үгээ хөөргөдөд байдаг. Ийм байж болохгүй хаа. Тэгээд тэр одоо элбэгдэрч тухайн үедээ тэр өнчин хүүхдүүдийн цэцэрлэгийн дарга марга байсан гэдэг одоо захирлаас нь дүүргээд нэг хөгшин биш шүү дээ. Тэр хүн бас ороод ирлээ, амьлаад эхэллээ. Уул нь өмнө сэтгүүлчд асуугаад би энэ тухай мэдэхгүй олон юм ярьж чадахгүй. Би бол одоо өндөр настай болж ин гэсэн мөртлөөс одоо тэр хүн амьлаад одоо цэцэрлэг барина гэдээ хэлж байгаа байхгүй юу? Ер нь Монголын хүүхдүүдийг цэцэрлэгээр нь эхлээд нэг хэсэг дебилжүүлсэн. Одоо эдгээр цэцэрлэгээр нь далимжуулж нөгөөдөлж чаа авч гарах гэж байгаа юм биш үү? Бүр сувга томруулах гэж байгаа юм биш үү? Бүр албан ёсоор яг үгүй энэ хүний 8-д холбогдсон хүмүүс шүү дээ. Дээрэс нь хүүхдийн мах идэж залуучдаг хүмүүс шүү дээ. Элбэгдэрч их толгор болцсон байна те. Та нар харж байна уу?
Уулан дээр одоо 90 онд харсан зургуудыг харах бол хачин жижигхэн тоог хинтж тоогдохгүй халтайсан хөс нь бурзаасан бор цоохрол юм байсан. Одоо ишил мэлээ ингэж мэгцэн тий. Тэгээ бид нэр асуух хэвээр юм тэр элбэг дөржи авгаа тэр болормоо гэдэг нэг мангас царайтай авгаа гэдэг шүү дээ. Тэр хаана гай? Энэ хүүхдүүдийг асарж ин нэртэй байсан тухайн үед Монгол улсаас эдгээр чинь бүгдөө төсвийн мөнгийг эдсэн улс шүү дээ. Ерөнхий л гიშгэж идэнэ. Тусгай ордонд байлгаж идэнэ. Утсаа төлүүлж идэнэ гэдэн. Ийш тийшээ аялж ийн гэж идэнэ. Тэр доромт руу явж баахан цэрлэг гахаа агнлаа гэж тэрнийг дандаа төрөөс гаргана. Тэгээд хүүхдүүд тижээлээ хүүхдүүдийг өсгөж ийн гэж нэг идэнэ. За тэгээд эцэст нь тэр хүүхдүүд нь амьд байна уу үгүй байна нөхөр тэд нар бүгд амьд байгаа гэдэг. Тухайн үед өдөр болгонд зураг аваад тавиал гайхуулаад байсан. Одоо тэр хүүхдүүдтэйгээ зураг авахуулаад энэ тэр гэж гаргал та. Өнчин хүүхдүүдийн эцэг ах トゥ нар гардгүй юм лээ. Өнчрөөд аль нэг талд гологцсон үнийг авдаг хүн байдгүй гэсэн. Одоо тэр элбэг дөржийн тухай бичиж байгаа нэг тэрний залуу ба шүү дээ. Хүү би тэнд байсан гэдэг. Тэр бол одоо би 20 жил дүүнэрээ хайж байна. Яг л нэг өнчрөөд бүгдрээ очсон юм чинь тэр бол арай би том нь байсан. Тэр утгаараа би бол тэдний ах нь байсан гэд. Тэгээд дөрөөсөө олдохгүй гэж хэлж шүү дээ. Тэгээ тэрнийг бол Монгол улсын цагдаа магдаа одоо байдаг бол хамгаалтанд авах хэрэгтэй байхгүй юу? Авахгүй байна. Элбэг дөрж бүр системийг томорж шít. Тэгвэл хин энийг томруулад байгаа юм. Манай Монгол улсын төрийг чинь тэр л барьж шít өнөөдөр. Тэгж харахаар байна. Тэгээ дэлхийн нийтээр тэр Эпштейн болоод Израилуудыг жившиж яхад манай Монгол улс тэрнтэй холбоотой тэр хулгайчуудыг Монголдо тавтаа морилуулад тэгээ дээрэс нь хамаг баялагын ингээд тавиад өгөөд явуулсан байхад тийм ээ тэр одоо доромжлуулж исэн тэр эрдэнтийнх нь одоо тусаж аваад яаж салбганж байна. Тэнд нэг өндөг шидчих хүн алга байна шүү дээ. Тийм. Элбэг дөрж мэтэн над шиг хүнтэй уулзахгүй л дээ. Гэхдээ над шиг хүнтэй уулзвал би зүгээр нүүрлөө өндөг шиднэ. Нүрийн самардна. Тэгж л бодож байна. За тэгээд нэг иймэрхүү богинохон лайв хий. Ямар тач би та бүхэнд сануулж сэрэх тэр үйл ажлыг хийлээ. Яагаад гэвэл 10 сард болох энэ одоо хилцүүлгийг бид нэр шаардах ёстой шүү. Энэ дээр бид нэр саналаа одоо эртнээс ярьж явах ёстой. Тэгээд дээрэс нь энэ хилцүүлгийг үр дүнтэй өнгөрүүлэхийн тулд олон нийт идэвхтэй байх ёстой. Яагаад гэвэл Монгол улсаас хичнээн ч хүүхэд тэр хүний махан эдэрчтэн Эпштейний аманд орсон байхыг таашгүй. Тэгэд эн чинь одоо Америкийн тийм ээ том төрийнхэн бүгдөө оролцсон ажиллагаа болчиход байна шүү дээ.